Баяра ийм сайхан залуу байна. Хажууд намайг харалаа. Бүгдийг ингээд заа. Тэгээд ингээд тулд төөрөнгөл нь газ ахаад нь өөрсдөө. Уншгүй уруу гаргаж ирэн шээ. Гэрсэн гэж. Хүүхдээ унтцсан хойно тэгээ хацаанд орох уу? Эсвэл яг тийм болж хүүхд сэрчхүүч гэдэг юм уу? Үзэгчтэй халуун цэг ток шоу нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар үзэгч та бүхний өмнө хүрж байгаа да. Таатай байна. Өнөөдрийн манай халуун цэг ток шоу нэвтрүүлгийн маань тэр үе болонгийн зочин Улсын хурлын эрхэм гишүүн Сайнкуугийн Ганбаатар гишүүн маань ирсэн. Бидний танд баярлалаа. Энэ үчимийн төргий. Тэгээ манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Тэгээд хүн төрөлхтөн 2014 оноо үдэж байна. Хаасаагүй шинэ жилийн уур амьсгал орцсон. Таны хувьд 2014 оны үдэж дүгнүүл ямар хуу он болж дуусч байна гэж таны хувьд дүгнж байна? За юуны өмнө энэ сайхан нэвтрүүлэгт үзсэнд баярлалаа. Монгол орнд ер нь гэр бүлийн талаар Монгол гэр бүлийг ав жаргалтай байлгах талаарх нэвтрүүлэг их чухал. Нийгмийн зүтгэлтний хувьд ялангуяа улсын хурлын гишүүдийн хувьд бол ийм нэвтрүүлэгт бид орох үүрэгтэй урдгал юм бол. За 2014 оны хувьд бол их жил болгонд надад их ол зомгтой байдаг. Миний хувьд бол Монголоо ямар улс болгох түүнд хэрхэн хүрэх вэ гэдэг номоо би гаргасан. 11 одоо бас яг энэ Монгол маань ирээдүйд эдийн засгийн хувьд нийгмийн хувьд яаж хөгжих вэ гэдэг ярилцлагуудаа бас би гаргасан байна. Энэ болгон дээр бол олон эрдэмтдийн бүтээл одоо тэр Нобелийн шагналтнуудын бүтээлүүдийг судалгаануудыг хүчтэй ашигласан юм нэ. Ингээд 14 онд намайг дэмжиж, намайг хайрлаж, өдөө дэвтэ хүний төлөө ажил хийх боломжийг өгсөн одоо иргэдтэй, үйлдвэрчний хөвлөлтэй, дахинчуудаа маш их баяртай байгаа хэлье. Гэр бүлдээ хэр их цаг зав зарцуулж байна. Энэ их төрийн төвшөөгийн ажлын хажуугаар гэр бүлдээ хэр их анхаарал хандуулж байгаа ч бас сонирхолтой санагдаж байна. За үннийг хэлье. 6 жил би чинь цайлан хөлс тэтгэл тэтгэмжний тэмцэл хийлээ шүү дээ. Энэ олон тэмцлүүдийн үед бол ер нь шөнийн 1 цаг 12 цаг л гэж одоо хардаг байсан. Тэгээ хань ижил маань, үр хүүхэд маань аавынхаа одоо нөхрийнхөө ажлыг бол их сайн ойлгоно. Мөрөөдлөө бид нэг Монголоо аврын хүүхдүүдийн төлөө хийж байгаа шүү гэж 7 хоногт нэг удаа бид ч одоо гэр бүлийн хурал гэх миний огтод их дуртай хурлаа уяал гэдэг. Тэгээд бид хуралдаж одоо аав нь ийм юм зарж байгаа. Одоо бүр заримдаа бол элен далангүй ярина шүү дээ. Аав нь өөхөх аюултай ажил хийж байгаа. Та нар одоо маш их хариуцлагатай байгаарай. Их хурлын гишүүний ийм олон танигдсан хүний хүүхэд гэдгээрээ хүмүүс хөндлөөл энэ та нарын хөдөлмөр биш шүү. Тэнч учраас би хүүхдүүдийнхээ сургууль руу яг өөрөө очих бас тийм дуртай биш. Тэгээд хүүхдүүд маань анхнаасаа тийм аавынхаа амжилтаа бахархалгүй явах. Тэгтэл өөрийнх нь амжилт юм шиг сэтгүүл ерөөсөө болохгүй. Зундаа би хүүхдүүдтэйгээ Арангаа аймгийн Чолоотд очиж зам болгон амардаг. 7 хоног, 14 хоног заавал амар. Хөдөөтэй байх хэрэгтэй. Хүүхдүүдийг хөдөө үзүүл. Тэр үнээс ямаад хонтой урагтайгаа тоглож өсөх хэрэгтэй. Тэгэл зүтгэж дандаа цаг заавал гаргах хэрэгтэй. Тэгвэл хамтдаа гэр бүлээрээ баярлдаг баярыг танаа гэр бүл яаж тэмдэглэдэг вэ? Жишээ нь шинэ жилийн баярыг. Шинэ жилийн баярыг бол бид бүгдөө хүүхдүүдтэйгээ хамт суугаад энэ жил юу хийв? Ирэх жил юу хийе гэж бодож байгаа. Одоо энэ жилээс бол бид бүр цаасан дээр буулгаж урд нь бол ярьдаг байсан. Энэ жилээс бүр цаасан дээр буулгаж бид биччихээ гэдэг ингээд ярьж байгаа. Ер нь хүүхдийн баяр. Мандрын үнэртэй бидний хүүхд нас тийм ээ. Бэлэг аваад хүүхдүүдийг баярлуул гэр бүлийн баяр. Тэгмээс одоо сүүлийн үед зүгээр албан газрын баяр шиг ингэж хавтгаар явж байгаа бол би эсэргүүцэхгүй гэхдээ алгаа ташаад дэмжиж байна. Тэгвэл та ер нь өөрөө энэ хүүхдийн баяраа гэж хүүхэд байхдаа шинэ жилийн баярыг ер нь хэр сайхан баярлж мартчихгүй шинэ жилийн гоё дурсамж танд юу байна?
өвлийн үгнөөс ер нь бэлэг авч үдчихэв. Ер нь тэрийг л хүмүүс нэг ингэж ярьдаг ш. Шинэ жил гэхээр өвлийн үгнөөс бэлэг авч ирсэн. Нөгөөдгээр нэг юм сайн муу хүүхэд байсны ялгааг баг тэрүүгээрч дүгнчих гэж байгаа юм шиг. Би хүүхэд байхдаа хамгийн ад жаргалтай өссөн хүүхдээ бусад монголчуудтайгаа л адилхан. Аав маань спорт сайко гэж одоо том инженер хүн байсан. Миний хүүхэд байх үеийн яолохгүй иргэдэг яолохгүй байсан. Тэр одоо дахин би өссөн. Дахны бол одоо хамгийн гоё яолоктой хүүхэд нь би байсан. Тэгээд хүүхдүүд манай гэрт орж яолок юм үзэх гэж орж ирсэн. Би их тэрүүгээр бахархана. Автагаа ичтэйгээ 7 хүүхдийн айлын том нь би. Дүүнэртэйгээ яолок тэмдэглэх шиг тийм сайхан зүйл байх. Хөвгдөөрөө баярлан иргэдэг яолокоо шүнжэнгээ харж тэр гэрлийг харж бараг нойр хөрөхгүй шахав шүү дээ. Тэгээд яг хоо мартагдчихгүй нэг зүйл гэвэл 7 дугаар ангид байхдаа би нэг айхтаар тэгээд 7 дугаар анги хүртэл онц сурж байгаагүй мó 4-3 тал явж байсан байна. Ер нь би цэцэрлэгт явж үзээгүй хөөе. 5 дугаар анги хүртэл цэцэрлэгт яваагүй улмаас би хосолттой байсан. Сайн багш нарын буйнаар одоо нөхсөн байна. Миний анхны багангийн багш Ичээ хорлоо багш байна. Дунд ангийн багш маань Должин багш байна. Ахлангийн багш Ойдов, Томцгсуурн гэх мундаг багш нарын ач буйнаар би өдөөд атаа яваа. Тэгээд 7 дугаар ангидаа ер нь бэлэг авч үзмээр санагдаа. Тэр 2 дугаар өдөр чинь хамгийн чухал шүү дээ. Багштай ороод хэлсэн багшаа үргэлж бэлэг авдаг. Хүүхдүүд бэлэг аваад хүнд байна надад хүнд. Би таавчигээ дүүнэрээ баярлуулмаар би бэлэг авмаар. Миний багш хөөцөлсөөр хаад 75% онц гэж арын хаалганы онц авчаа да. Тэгэж би нэг бэлэг аваад тэр бэлгээ гэртээ авчаад маш их том баяр болж байна. Би тэр ерөөсөө мартахгүй. Тэгвэл таны багш нар тэр хүүхдийн урмыг бас ойлгож шүү дээ. Тэгээд 75% хувьсан онц гэдэг нэг тийм бас яг хаалганы маягтай онц гарч бэлэг авчаалаа шүү дээ. Баяр уу